Би уг нь түлшний технологич юм. Гэхдээ миний одоо 10 жил ярьж байгаа юм утааны шийдэл түлш биш ээ. Утааны шийдэл бол гэр сууцны дулаалах гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ ашиг сонирхол байдаг бол барилга руу явна гэсэн үг. Хятадаас энэ хагас кокс оруулж ирэхэд биш хоёр зүйлд санаа зовоод зайлшгүй хэл хэрэгтэй яриад байгаа байхгүй. За нэгдүгээрт нь хайр мөнгө 226 гэдэг бол маш их мөнгө. Хайр мөнгөөр ингээд гадаадаас валютын урсгал байхгүй одоо нэг зэгч хэцүү шүү дээ. Мөнгө гаргаад нүүрс авна. За боловсруулсан нүүрс хагас кокс амаг маш төгчгөр. Хоёрдугаарт нь энэ бол шин танил биш түлшиг массаар нь хэдэн зуун мянган айлд тарааж туршина гэдэг бол урд чинь таашгүй юу болохыг мэдэхгүй эрсдэл гарч болно. Тэгэхээр бид нэр лабораторийн туршилт хийгээд ганц нэг хэрэглээний туршилт хийчихэд болно гэж үзэж байгаа байх. Гэхдээ масс юм чинь амьдрал өөр байдаг. Янз бүрийн үлдээцүү нь гарч ирнэ. Тэгэхээр ингээд дараа нэг бөө илан болоод бөө мөнгө зарцсан гадаадаас нүүс авч нэг ийм байдал руу орчих вэ гэдэг эрсдлийг л яриад байгаа шүү дээ. Тий. Гол нь бол ийм л асуудал байна. Тэгээд тэр түлшний стандарт эрчим хүчний яамн дээр ажлын хэсэг гараад ингээд 2 жилийн өмнө хаа цоожил сүрэн сайд болонгуудаа дуудаж уулзаад нүүрсний хүмүүсийг л дуудаж байгаа шүү дээ. Тэгээ би бол тэнд нь ямар дүнэлт өгсөн гэхээр бид нарт биш үү сайн чанарын чулуун нүүрс байна. Тэрийг сайхан шигшээд ийм бүндгэр чулуун нүүрснүүд болгочиход шахмал дүрстэй ялгаагүй. Өөрөөр хэлбэл жигдгэн ширхэхтэй байх юм чинь хатуу сайн чулуун нүүрсийг үнслэг байхдаа бол шигшээд хэрэглэхэд болно. Шигшүүрийн доор үлдсэн нунтхийг нь шахмал дүрс үйлдвэрлэдэг болохоос сайхан гялгар хар нүүрсийг бол яг жиг дэмжээтэй шигшгэд адилхан. За хоёрдугаарт нь юуны тэр хагас кокс гэдэг зүйл бол лабораторийн эсвэл хэрэглээний туршилт дээр тортог багтаа. Ягаад гэвэл тэр үйлдвэрлээд туршаад үзсэн монголчууд туршлага байгаа. Тэрийг хідэн одоо 100 тэрбум төгрөгөөр эсвэл их 80 төгрөгөөр үйлдвэр бариад тэгээд тэрийг дагах химийн бодисууд гарч ирнэ. Тэднийг нь боловсруулах хэрэгтэй. Тэр бол айгүй нүсэр эсвэл цахилгаан станц барьж болно. Ингэхээр энэ төс чинь маш том болно. Амар их мөнгө зарна. Тэгээд дараа нь нөгөө төлс нь ялгаагүй ингээд хөт өдөр бол утаагаар. Тэгээ ингээд бөө мөнгө эргэлцсэн дараа нь нөгөө жил болгон нөхөн төлнө. Ерөөсөө энэ төлстэй ноцолдох бол мухардал юм байна гэдэг дүгнэлтийг л бид тэр юунд нь бол ажлын хэсэгт нь бол хэлж өгсөн. За тэгээд одоо ингээд жишээ нь эмч хүн бол үзлэг онцлогоо хийдэг тий амьдэрдэг. Юу хүн бол талхчин хүн бол талхаа зарж амьдрна. Инженер хүн бол төсөл тооцоо хийдэг. Тийм болохоор янз бүрийн төсөл тооцоо техник эдийн засгийн үндэслэлөөр зөндөөл оролцсон. Одоо жишээлбэл тэр нүүрс химийн үйлдвэрлэлээр нүүрс хийжүүлэх гэдэг яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол жишээ нь адуун чулуун дээр макийн нүүрснээс бензин гаргах төсөл дээр би ажилласан зураг төсөлт хэзүүд дээр. Сингапурын Golden Resource гэдэг компани нүүрс хийжүүлээд хийгээр нь Улаанбаатар хангах төсөл дээр ажилласан. Эрдэнэс 5 толгой уурхаагаас гарсан коксч нүүрсээ хятад руу зарлаа. Тал нь ойролцоогоор одоо эрчим хүчний нүүрс гэж болно. Тэгээ олборлолт нь нэмэгдээд олон 10 сая коксч нүүрс зарах тусам одоо борлуулалт боломжгүй зах зээлээс хамраад нүүрс маш их үлдэн эдэн сая тонн. Тэрийг яах юм гэдэг асуулт. Энэ бол улсын хурлын 2018 оны тогтоол байгаа. Эрчим хүчний нүүрс ашиглах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэдэг. Тэгээд тэр ажлын хүрээнд Эрдэнэс 5 толгойд нүүрс хийжүүлээд шингэн төлс хунцар гаргах техник эдийн засгийн үндэстээр би зөвлөх инженерээр ажилласан. Тэгээд тэр бол тэр судалгааны зөвлөх ажлыг нөгөө 5 толгой төлс буюу шахмал төлшийн юмтай холбож яриад нэг жоохон мэдээллийн тим зөрүү буруу юм яваад л. Тэгэнгүүтээ тэрэнд баригдсан нөгөө үйлдвэрүүд сайн ажиллахгүй байна, нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гэдээ баахан том юмнууд байгаа шүү дээ. Тэрнтэй энэ шахмал төлшний үйлдвэр нөгөөх нь нүүрс химийн холбоод ингээд л яриад байна лээ. Тэгэхээр нүүрс химийн үйлдвэр бол угаасаа байх хэрэгтэй. Тэгээ энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч байгаа. Тусгагдсан. Тэгээ тэрэн тэртээ тэргүй зарж болохгүй, хайж болохгүй хэдэн сая тонны нүүрстэй бол тэргээр ямар нэг юм хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр нь бол тодорхой. Ерөнхийд нь та мэрэгчлэн болохоор мэдж байгаа
ерөөд нь асуучих. Одоо нэг ийм 50 тэр орчим тэрбум төгрөг зарцуулсан ийм туршилтын үйлдвэр гэдэг 5 толгой нүрсийг одоо коксч нүрсийг яах туршилтын үйлдвэр гэдэг юм яриад байсан. Тэр үйлдвэрийн одоо төсөлд таны дүү Аз Жаргал гэдэг хүний компани оролцсон. Та өөрөө зөвлөх инженерээр оролцсон гэдэг мэдээлэл одоо хотын дарга мэдээлсэн л дээ. Тэгэхээр энэ дээр та шууд тодорхой тайлбарлаж бол зүгээр байх. Тэр нүүрс хэмээн үйлдвэр туршилтын үйлдвэрийн төсөл гэдэг нь Эрдэнэс 5-7 төсөл. Тэн дээр ямар нэгэн юм баригдаагүй, мөнгө зарцуулаагүй. Тэгээд техник эдийн засгийн үндэс зураг төсөл төр хэдэн залуучууд инженерүүдтэй хамтраад олон жил ажиллаж байна. Би дөрвөн жишээнүүд нэрлээ шүү дээ. Зөвхөн Эрдэнэс 5-7 гадаадын компаниуд байна, дотоодын компаниуд байна. Тэгээд талхч хүн талхаа зардаг, бид нар зөвлөх үйлчлэгээ л явдаг. Гэхдээ тэр нэг тийм амар 9 тэгтээ тэр бумаар тоологдох мөнгө бол байхгүй шүү дээ. Инженерүүдийн хамгийн сайн инженерүүд Монголд бол за нэг 10 сая төгрөг авчих واخ сарын. Тэгээ 5-10 сая. Тэгээд юунаас залуучууд бол арай бага л авах واخ. Тэгэл зөв зүйлсийн сарын дараа эргээд одоо өвөл боллоо гэж ойлгож байна. Нүрсээ төлөх юм. Тэгэхээр одоо бид нийслэлчүүд одоо ер нь юу төлөх вэ? Нямбатар даргын хэлж байгаа бид нар одоо нөгөө нүрсээ бол төлөхгүй нэ штэ сайжруулсан шахмал түвшээ төлөхгүй гэж ойлголоо. Тэгэхээр шууд хятадаас одоо бид нар тэр нүрсийг авчираад төлөхөөс өөрөөр танд ямар шийдэл гарч уг нь үстэй тэр эрчим хүчний яам дээрээс ажлын хэсгэн тэргээд ярина 2018 оноос шигсэн чулуун нүрс үнслэг багтаах хэрэгтэй төл. Хоёрдугаарт нь доор нь үлж байгаа нунтхийг нь барьцдуулагчаар брикет шахмал түвш. Гэхдээ тэр нь үнслэг баг. Тэгээд дэгдэмхийн дунд зэргийн байвал сайн. Тэгэхээр үнслэг баг байна гэдэг чинь шатна гэсэн үг. Одоо энэ мидлинг чинь 25-аас 30% үнслэгтэй. Бараг 3-1 шатдаггүй байхгүй юу? Шатахгүй байгаа учраас дутуу шатаад угаартаад идэв байхгүй. За ийм дүгнэлтийг бол хэлж ирсэн. Тэгэхээр би бол энийг төлөх хэрэгтэй л гэж боддог. Засгийн газар 25 оны 3 дугаар сарын 1-нд тогтоол гаргасан. Тэр нь болохоор 5-7 уурхаа дээр байгаа коксчдаг буюу ингэж хөөдөггүй, кокчдаггүй эрчим хүчний нүрсийг баяжуулаад угаагаад үнслэгийг нь мидлинг шиг 25-аас 30% биш 10 орчим хувь ийм гялгар хар юмараа та нар түлшээ гэдэг дүгнэлтийг гаргасан. Тэрийг гаргуулахын тулд би бас ажилласан мэрэгжлийнхнийхээ хуваар. Тэгээд тэрийг хэрэгжүүлж болохгүй. Энийг хэрэгжүүлээд дутаа олигтой болохгүй байна гэж эрдэмтдийн зөвлөлд өгсөн гэж юм лээ. Тэгээд үр дүнд нь хятадаас авах зөв юм байна гэж дүгнэлт гаргасан гэсэн. Би бол тэндээс авчрах нүүрс нь хагас коксын түлш бол товдог бахтай үнэн. Тэгэхдээ Марс хэрэглэн дээр 100 мянган айл 200 мянган айл түлхэхэд яг дүн өвлийн нөгөө агаар хөлддөг инверс гэж яриад идэг үед бол утаа гарна. Ингээд багсралтан тэгэнгүүт бөө илам бол. Дээрээс нь тэр шин түлш угаалталт нэмэгдэх техникийн хувьд боломжтой эрсдэлтэй. Монгол Улсын ерөнхийлөгч 226 тэрбум мөлөх гэсэн шүү дээ. Манайх одоо өөрсдөө тэр нөгөө нүрсээ баяжуулаад боловсруулаад хийх. одоо бол Нямбатар дараад гэж яриад байгаа шүү дээ. Одоогийн үйлдвэрийг үр ашиггүй гэж яриад байгаа шүү. Тас маш бага үнслэгтэй сайн чанарын боловсруулсан нүрсийг худалдаж авах мөнгнөөс энд гаргасан нүрс яхаар илүү үнэтэй болд. Одоо яг ийм асуулт байгаа байхгүй. 10 жилийн өмнө шахмал түвшний үйлдвэрүүд нэлээд олон байсан хувийн хвшлүүд. Тэнгүүд бүгдээрингийн хэрэггүй нэг том үйлдвэр барьчихгээд тэгээд одоо тэр үеийн нүрс хэд байсан би санахгүй байна. Тэнгүүтээ тоон нь 150 мянган төгрөгөөр хэрэглэгч дүрнэ. Бид нар бол хямдхан үйлдвэрлэлчин гээд зарсан. Өртөг нь болохоор 600 мянга даваа явцсан. 600 мянган нэг тонн 600 мянган тонны үнэтэй нүрс түлш гэж байхгүй. Одоо энэ хятадаас авахыг өчтөр хэд гэлээд тавьж 700 мянга ч гэдлөө их гайгүй үн яриад л бэлэн түлш гэдэг. Тэгэхээр ийм угаасаа ингээд хүмүүс хямдхан бизнес хийгээд нийлүүлж исэн юмыг стандарт шаардлагын тавьж өгөөд явуулахгүйгээр бүгдээрээ нэгтгэж авчиад нөгөө хүн хямдхан ингэж худлаа ярьж хагаад цаана өртөг нь маш өндөр болцсон байдаг. Тэгээд дийлхэ болохоор зэрэг одоо өвөл ингээ яах вэ гэдгийг асуудал гарч ирсэн. Тэгэхээр би бол шууд хэлэхэд нэгэнд Эрдэнэс 5-7 баяжуулсан үйлдвэр барьцсан. Тэгээд тэндээс гоё юм гялгар хар үнс багтаа хог багтаа нүрсээр шигшиж байгаа томын жижигийг нь бэрхкэтлээд түлшээ нийлүүлэх юм бол энэ өвлийн түлш бол. Үгүй бол хувийн хвшлүүдийг ингээд итгэн зарлаад тийм бүхэлдэгтэй, тийм дэгдэмхийтэй, тийм үнстэй нүрсийг л савлж аруулж ирээ гэдгээ зарлцмаар байна.
Одоо энэ нөгөө дотоодын цав үйлдвэрлэгч компаниудаас огт цав худалдаа авалт хийхгүй. Одооний энэ цавны компаниуд бүгдээрээ цардуулын компани бүгдээрээ дампуурлын ийм нөхцөл байдалтай байна гэдэг агуулгыг ярьж байна. За нөгөөдгөр анх бол ерөөсөө ямар ч утаагүй болж исэн. Цаашдаа одоо энэ нөгөө цавууг гаднаас татаа авалт хийгээд цардуулыг сүүлдээ одоо ковидоор яг гурил одоо хольж түлшээ үйлдвэрлэжсэн гэдэг агуулгыг бол 5-7 түвш компани захирал Ганбаатар ирсэн байдаг шүү дээ. Сая бол Ганбаатар юуны хотын дараа мэдээлж байгаагаар бол анхны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хөрс өх гэдэг хүн үндсэн газар байхдаа энэ үйлдвэрийг ямар ч үр ашиггүй үйлдвэр байгуулчихсан гэдэг агуулгыг яриад байна. Одоо тэгвэл цаашдаа бид нар энэ нөөц боломжоо дотоодынхоо одоо цардуул үйлдвэрлэгчтэйгээ нийлүүлээд дотоодынхоо нөөц боломжийг хангах боломж юу та одоо энийг байна гэж Үр ашиггүй үйлдвэртэй ч юу байх вэ? Нэг стандартаа төрөлшний стандарт анх удаага тогтоосон. Таны ярьж байгаагаар яг тэр үед утаа буурсан. Шалтгаан нь болохоор за нэгдүгээр төрөлшний онцлог, хоёрдугаарт нь хэрэглээ нь багассан байхгүй. Тоотоо үйлдвэрлээд хязгаартай картаар ингэж хүлээлгэж өгөөд ингэж явсан. Тэгээд үйлдвэрч мэдээж ингэж хөгшрөн штэ хуучир нь. Тэгэхээр зэрэг тэндээ ингээл штэ амар сэтгэл гаргаж зүтгээд явж болно. Гэхдээ агуулга нь өөрөө энэ чинь алдаатай байхгүй. Түлшийг ганцхан төрийн компани нэг үйлдвэр хангана гэхээр тэр засгийн газар чинь солигдоод өөр хүмүүс ирнэ. Нэг хүн амар үнэт сэтгэлтэй ажиллаж исэн чинь дараагийн хүн нь орж ирээд шахаа юм хяналтгүй болж шít. Тэгэхээр энэ агуулгаараа бол ингэж төвлөрүүлж ганцхан хүүсрээр нийлүүлэх нь бол буруу л гэж бодож байна. Тэгээд өөрөө асуулаа. одоо ер нь нөөц дотоодын цагдаа Та барьцалдуулагч асуугаад байна шүү дээ. Тэр барьцалдуулагч бол мэдхгүй ямар ч виси яад. Барьцалдуулагч нь гол нь одоо ургамлын гаралтаа шатдаг, бүрэн шатдаг органик бодис байхад л болно гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна. Тэгээ хятадаас авч байгаа тэр нөх химийн нэмэлттэй барьцалдуулагч нь шаталт маталтаа дэмждэг гэсэн. Дотоодд бол яг хөө тэгээд энэ органик одоо биомасс эсвэл тийм 7 мэд юуны чулуун молоо нэмдэг юм шиг л. Одоо нэг ийм аргумент явж байна л да. Хотын даргын зүгээс одоо хагас кокс хямдхан байна. Энэ жилдээ бол ингэхээс өөр аргагүй байна. Нөгөө л нэг утаатайгаа байхгүй тул бид нэрийн зүгээс ингэх хэрэгтэй байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ дээр та юу гэж? Би ойлгож байна. Одоо ингээд ярилцж ирсэн аа өвөл боллоо яах вэ гэж байхгүй юу. Тэгэхээр бэлэн эрсдэл багтаа түлш авцаа түлчээ гэсэн дүгнэлт хийсэн юм шиг байна. Тэгвэл эн чинь нэгд хайр мөнгө, хоёрт эрсдэл өрчилж тааж чадахгүй байна. Би бол тэр угаасаа нөгөө шаталт ноцод багтаа хагас кокс гэдэг юм чинь угаараа гарах эрсдэлтэй. Тэгэхээр энэ эрсдлийг бид нэг ийм гом юм бол хийж болохгүй л гэж бодсон. Тэгээд монгол хүн гэртээ ядаж монголчууд бид нар өөрсдийнхөө төлшийг хэрэглэе л та. Байнгын хорооны тогтоолтой холбоотой нэг зүйлийг нэмээд хэлэхэд байнгын хорооны тогтоол 6 сарын 5-нд гарсан. Байнгын хорооны гэнэ улсын их хурлын тогтоол 6 сарын 5-нд гарсан. Тэрэн дээр нь төлс цуухан төсвийн мөнгө зарцуулахгүй гэдэг. Энэ чинь айгүй том агуулгын өөрчлөлт. Энийг бол тэр ажлын хэсэг чин бүрэн сайдын ахалсан тэгээд бүх намаас орсон юм утааны сонсгол хийсэн шүү дээ. Тал талаасаа ярьж байгаа гаргасан дүгнэлт нь. Тэгэхээр энэ дүгнэлтийг хэрэгжүүлэх нь бол засгийн газар одоо нийслэлийн үүрэг. Тэгэхээр нэг бол тогтоолыг хэрэгжүүлээд төлсөнд мөнгө зарцуулахгүй. Тэгэх юм бол нөгөө худалдаа авалт тендерийг зохицолно. Эсвэл тогтоолоо өөрчлөх асуудлыг улсын хурлын чуулган хуралдуулж агаад яар. Тэгээ Монгол улс хуультай